Байцгаана уу? Та бүхэнтэйгээ энэ удаад тараад бичдгээрээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. За урд айгүйх ажилтаа байгаа тараад мэргээ хийж чадахгүй 2 сар гарсны дараа хийхээр шийдээд энэ бичлэгийг хийж байна. За нэгдүгээр бүлэг ер нь бол сахиусан тэнгэрүүд бөөгийн картны юм сонголтууд хийж байна. За энэ нэгдүгээр бүлэг transformation гэсэн ийм карт сонгосон байна. За сонголтын чулуу маань барын чулуу, энэ түүхий чулуу байгаа. Барын нүд гэдэг чулууг сонгосон байна. За 2 дугаар бүлэг. New Day гэсэн байна. New Day гэдэг энэ картыг сонгосон байна. 2 дугаар бүлэг. За сонголтын чулуу маань улбар шар өнгөтэй хувилгаан хүртний юм сайхан ман чулуу байна. За 3 дугаар бүлэг. Striggle гэдэг ийм картыг сонгосон байна. За чулуу нь болохоор ийм ногоон өнгөтэй зүрхэн хүртний чулуу байгаа. За тайлбарыг нь угаасаа тарот дээр уншчин гэсэн үг. За та бүхэн маань нэг юм бодохгүйгээр гүнзгий амьсгал аваад нэг л картыг сонгоход болно гэсэн үг. За нэгдүгээр бүлгийнх нь ирээдүйдээ товтой морилно. За та бүхний сонгосон сонголтын карт маань одоо сахиусан тэнгэрийн бөөгийн картнаас ингээд авсан байна. Тэгэхээр энэ болох дээр 22 дугаартаа transformation гэсэн байна. Тэгэхээр өөрчлөлт шинжилт гэсэн картыг та бүхэн маань сонгосон байна. Ер нь бол энэ 2 дугаар сарда 1-р бүлгийнхэн маань өөрөөсөө ямар нэг байдлаараа өөрчлөлт шинжилтийг заавал хийх шаардлагатай цаг үе нэрчгсэн тийм хүмүүс байх шиг байна. За тэгэхээр энэ картны утга маань үндсэн санаа нөгөө гадаад дотоод тэр сэтгэл санааны оюун санааны байдлаа ер нь шинжлэх хэрэгтэй байна. Хувиргаж өөрчлөх хуучин тэр зүйлсээ ингээд тавьж явуулах шаардлагатай байна л та. Илүү ингээд өөрлөгөө төвлөрсөн, илүү төвийг сахисан, ухамсартай үе дээрээ энэ 2 дугаар сард нь бол ирсэн байгаад байна. Тэгэхээр энэ 1-р бүлгийнхэн маань ер нь бол хувьсэл өөрчлөлт шинжилтийг заавал хийх шаардлага цаг үе ирсэн гэж ойлгож болно. Тэгээ бас өөрийгөө бас хөгжүүлэх хэрэгтэй байна. Боломжууд гарч ирвэл барьж аваад тэрийг үйл хөдлөл бас хийх нь их зүгээр байна. Тэгж хийж чадсараа сэтгэл санаа чинь бас хангалуун байх магадaltaй, ухамсартай зан чанараа сайжруулах хэрэгтэй. Тийм цаг үе дээр ирсэн. Тэгээд нөгөө сурж мэдснээрээ хувийн хөгжил чинь санаа зовхооргүй ингээд урагшлахыг ямар нэг саатал байсан болвол суралцсанараа тэр хөгжин дэвшиж ирснээр тэр саатал хойшоо ухраагаад байсан зүйл чинь ер нь тавираад урагшлах тийм магадлал маш өндөртэй харагдаад байна. Ямар нэг зүйл дээр шийдэл хийх үе дээрээ ирчихсэн шин санаагаа тэгээ бодит амьдрал дээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрчлөлт шинжилт ирэх цаг үе ирсэн байна гэд хэлээд байнга өөрчлөлт хийхэд эхэндээ жоохон хэцүү байдаг боловч ер нь сүүл рүүгээ ер нь ямар нэг зүйлийг шинээр эхлүүлэхэд эхлээд маш их саад гардаг. Тийм учраас тэрэн дээр битгий шантарч цуцаарай. Тийм учраас тэрийг ингээд намуухан сайхан өөртөө шингээж аваад ер нь бол эхлүүлсэн ажлаа ер нь цаашаа ингээд ахиулууд их зүгээр юм байна. Цаашдаа бол амжилт бүтээл харагдаж байгаа байхгүй юу? Үсэл дэвшилт сайн сайхан зүйлс харагдаж байна гэж ойлгож болно.
Тийм учраас одоо энэ бөөгийн сахиусан карт маань тийж сануулж байна шүү. За дараагийн карт маань дээр Синтлес гэдэг энэ карт гараад ирсэн байна. Бугын карт гарч ирсэн байна. Зөөлөн байдал гэсэн байна. 2 дугаар бүлгийнхэн маань ер нь бол зөөлөн байдлыг ер нь 2 дугаар сарда эрхэмлэх нь их зүгээр юм байна. Бусдаа маш гоё ээлдэг зүйл нь харилцаа ч юм уу тиймэрхүү байдал дээрээ ер нь бол энэ буг гэдэг амьтан чинь өөрөө угаасаа маш гоё сүнслэг амьтан байдаг. Тэгэд буг чинь цаанаасаа их зөөлн тийм их сүр хүчтэй тийм гоё эврээрээ хүртэл ингээд гоё сүр хүчтэй тийм гоё үзэсгэлэнтэй харагддаг. Тийм учраас уул нь бол маш гоё амьтан та бүхний карт дээр гарч ирсэн. Тийм учраас энэ гоё зөөлөн байдлыг их эрхэмлэх нь их зүгээр юм байна. Өөрт болон бусдад их зөөлөн хандж явах хэрэгтэй. Хатуу магадгүй өөртөө хатуу ханддаг байсан бол зөөлөн хандах хэрэгтэй байна. Бусдад бас ингээ хатуу ханддаг байсан бол тэрийгээ бас өөрчлөх нь их зүгээр харагдаад байна. Тэгэд энэ бууг маань ер нь мэдрэмтгий, эрхэмсэг, хүч чадал зүрхээр ингээд амьдрч чадах тийм гоё чадвартай амьтан байхгүй юу? Амьдралаа тэгээд тийм их гоё хүч чадлаараа амьдралаа олохыг бас сануулад байгаа гэсэн үг. Тэгээд амьдралд ямар нэг байдлаар стресс, асуудлууд, хит хатуу ханддаг хэв маягууд байсан бол түүнээсээ салаад ер нь бол ээлдэг зөөлөн байдал дээрээ амьдралдаа хэрэгжүүлэх нь маш их зүйтэй харагдчих шүү. Тэгээд өөртөө ер нь ихтгэлтэй байх хэрэгтэй байна. Өөрийн гаргасан алдаа бүхнийг хайрлаж хичнээн та ингээ хүн болгоно ингээ төгс байдаггүй. Хүн болгоно алдаа гаргадаг. Тийм учраас тэр алдаагаа хайрлаж, алдаанаасаа суралцаж ахих нь их зүгээр юм байна. Тэгээд харилцаанд ямар нэг байдлаар уур бухимдал гарлаач гэсэндээ тэрэн дээр илүү инэрэнгүй сэтгэлээр хандаж зүрх сэтгэлээрээ амьдрах нь өөрийн дотоод мөн чанартайгаа ингээд холбогдож хайр талархлыг түгээх юм бол илүү их гоё амьдралд чинь эрг зүйлс гарч ирэхээр харагдчих шүү. Энэ буг маань илтгэж байна. За дараагийн карт маань энэ болох дээр 2 дугаар сарын ерөнхий төлөвийг үзсэн байгаа шүү. Ер нь ямар хөө энергитэй байна вэ гэдэг тал дээр үзсэн байгаа. За let's go гинэ. Яваарай гэсэн байна. Сөрөг хүмүүс олон хортой итгэл үнэмшлээсээ салаарай. Дэлхий дээрх таны байгаа уршиж буй цаг хугацаа хэтэрхий хайр нь үн цэнтэй юм аа. Тийм болох дээр одоо цаг үе дээр та ийм сөрөг хүмүүстэй байдаг бол тэр хүмүүстэй ингээд дандаа хамтарч уулзаад ингэж учирдаг бол энэ цаг хугацаа чинь маш үнэт юм аа. Тийм учраас тийм зүйлд бити цагаа өрөө, өөр дээрээ төвлөрөө, өөрийнхөө өсөлт хөгжилт дээрээ төвлөрөөд тэр сөрөг хүмүүсийг өөрөөсөө тавьж явуулаа гэдэг санамж гарч иж шүү. Ер нь бол 1-р бүлгийнхэнд ер нь бол гол мессежүүдний дээдлийн сая би хэлсэн байгаа. Тэгэхээр гол мессежүүд чинь маш хатуу, тийм анхааруулгатай тийм мессежүүд гарч иж байгаа учраас та бүхэн маань энэ дээр маш сайн анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ мессежүүдийг гоё ухаалгаар ашиглаж хинтээ цагийг өнгөрөөж байгаагаа анхаарч дүн шинжилгээ хийх нь маш зүйтэй юм байна. Тэгэхээр саяны ярьсан мессежүүдийг ер нь та амьдралдаа зохицлоох юм бол ирээдүйн амьдрал чинь тун ойрхон гоё гэрэл гэгээ ирэхээр байна шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд энэ Nine of Wands гарч ирсэн. Тэгэхэд энэ картыг харахаар надад нэг гоё санагдаад байгаа. Энэ яг ямар утгаараа вэ гэхээр зэрэг ер нь бол магадгүй та
Нэгдүгээр бүлгийн энэ хүн та өөрөө маш гоё сүнслэг хүн байж магадгүй байна л да. Тэгээ таны эргэн тойронд чинь тийм их гал мал буцалсан тийм хүмүүс байдаг юм шиг. Тэгээ тантай харьцахаараа айгүй тийм бүдүүлэг хэрцгийгээр харцдаг ч юм уу. Тэгтээ тань дээр ирэхээр ингээд унтарчаад байгаа нөгөө гал нь асж исэн гал маань. Тэгэхээр айгүй гоё гарч ирсэн байгаад байгаа байхгүй юу? Зарим нэгдүгээр бүлгийн хүмүүс маань маш гоё эерэг энергитэй нөгөө бусдаа тэгж их маргалтгаасаа илүү унтраах тийм их гоё чадвартай байгаа байхгүй юу? Тэг яагаад гэж юм гэхээр ийм гоё саваанууд бүгд унтарцсан байгаа утаа гараад тэгэхээр маш гоё гайхалтай харагдаад байна. Тэгээд ягаад ч юм энэ карт маань надад нэг гоё санагдаад байгаа. Инээдтэй ч юм шиг жоохон хошин шогийн яриа оруулах юм бол за би энэ бүхнийг унтраачихлаа. Дараагийнх нь одоо хэн байна? Гараад ирээрээ. Би унтраач чадна гэд өөртөө айгуу гоё итгэлтэй байгаа юм шиг. Тэгэхээр надад ерөөсөө энэ өөрийнхөө барьж байгаа энэ юу болох дээр саванууд нь болохоор юус галгүй байгаа байхгүй юу? Утаач байхгүй. Тэгээ дараагийнх нь хэн байна? Над руу довтлоод ирээ. Би ямар ч байсан унтраач чаднаа гэд айгуу тэгж гоё мессеж орж ирээд байгаа. Тэгээд та бүхэн байна. Магадгүй ийм гоё энергитэй хүмүүс бас байгаа юм шиг харагдаад байна. Тэгээд маш гайхалтай. Тэгээд дараагийнх нь хэн байсан ч би өөрийгөө хамгаалж чадна гэсэн гоё итгэлтэй хэдий та бас ингээд гоё айцтай байгаа ч гэсэн тий айц дээрээ нүүр тулаад өөрөө та дотоод сэтгэлдээ бас гоё ариухан мэдрэмжтэй би бол маш гоё бусдаа бол галаар ингэж сөргөлдөхөөсөө илүү эвлэлд нэгдэж чадна. За бусад маань надтай муухай харьцлаач гэсэндээ би өөрөө унтраах тийм гоё чадвар надад байна гэсэн юм гоё карт гоё мессеж надад орж ирээд байгаа. Них гоё санагдаад байгаа. Тэгэхээр ямар мундаг юм бэ гэ би энийг айгүй хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр гоё хөвгчлөлтэй юм шиг нэг гоё санагдаад байгаа. Тэгээд ингээд харахаар зэрэг нүд нь ингээд жоохон айцтай ч гэсэндээ ямар ч хэсэн та өөрийгөө хамгаалж чадаад байгаа байхгүй юу. Тэгээд та бусдаа ингэж амар их юу яхаасаа маргалдаж ингэхээсээ илүүтэйгээр та өөрийгөө бол ингээ хамгаалж чадах тийм гоё энергитэй чадчихна. Ер нь бол чадаагүй бол 2 дугаар сардаа нэг иймэрхүү энергитэй байвал их зүгээр вэ шүү гэж бас хэлмээр байна. За дараагийн асуулт маань болохоор ажил төрлийг үтсэн байна. Ажил төрөл мөнгө санхүү. За 2 дугаар сарынх нь ажил төрөл болохоор баланс маш их чухал байна. Ер нь бол ажил амьдрал гэдэг баланс их тэнцвэртэй байгаад байна. Найз нөхөд эсвэл энэ сүнслэг амьдрал энэ бүхнийг та бол баланстай гоё тэнцвэртэй авч явах нь маш их чухал байна. Чухал үе дээр ирчихсэн байгаад байна. Тэгэхээр ямар нэг зүйл рүү хитрхи ажил руугаа хитрхийх тэнцвэрээ алдахгүйгээр яг л гоё ингээд ажил төрлийн тал дээр тэнцвэрээ барих юм бол маш чухал мессеж гарч ирээд байна шүү. Тэгэхээр энэ нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс энэ дээр анхаарал аваарай гэж хэлмээр байна. За дараагийн Five of Wands гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол ажил төрөл дээр маш их маргаантай байна, зөрчилтэй байна. Магадгүй ингээ бусдаа бас жоохон гал ирч хүчээр айгүй тийм ингээд хил ам ихтэй байдгийн байна л да. Тэгэхээр магадгүй танай ажил дээр дандаа эмэгтэй хүмүүс ажилтдаг байж магадгүй. Тэгэхээр эмэгтэй хүмүүс маань хоорондоо ингээд жоохон санал зөрөх ч юм уу иймэрхүү байдлууд ажиглагдаад байгаа учраас тогоон дотор буцалсан нөгөө ямар ч байсан нэг тогоон дотор байгаа учраас эн чинь нөгөө ажлыг үзэж байгаа учраас ажил дээрээ ер нь бол тэгж их нэгнтэйгээ тэгж тэрсэлтгээсээ илүү тэр чин буруу эн чин зөвөө гээд ингээд нэгнтэй айгүйх маргалдаад байгаа тиймэрхүү энергиуд харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг маргалтгаасаа илүү ер нь бол тэр галыг нь унтрааж өгөөд яг өмнө нь гал асцсан явж байгаа байхгүй. Энэ ярианууд хитрхи ихсэх юм бол гал ихсэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг унтраах хэрэгтэй байна л да. Тэгэхээр зэрэг ер нь хин нэгнтэйгээ
маргалтахаасаа илүү эвлэлтэнд нэгдэх дээр ажил төрлийн тал дээр анхааруул их зүгээр шүү 2 дугаар сарда. За дараагийн карт маань мөнгө санхүүг нь үтсэн байна л да. За мөнгө сан 1-р бүлгийнхэн маань ер нь энэ мөнгө санхүүгийн тал дээр ер нь ингээд буруу ихтгэл үнэмшил байгаад байна. Өөрийн нэг дотоод далд хумсарт нь мөнгө болол зөвхөн нөгөө нэг баян хүмүүс л яадаг мөнгийг болол зөвхөн ажил хийж олдог ийм би болол ингэж зовжээж олдог гэдэг ч юм ямар нэг байдал дээр нэг худлаа ихтгэл үнэмшилд яваад байна. Та бүхэн маань өөрийнхөө дотроос нэг сайн асуугаад үзээрэй. Тэгээд өөрлөгөө ер нь өндимээр байна. Таны тусж байгаа тусгал чинь ер нь энэ дотоод хүн чинь байна л та. Дотоод хүнийгээ та бол нүдийн хаагаа буугаад хүлээд ингэсэн байгаад байна. Магадгүй та өөрийгөө сонсдоггүй нэг нь байж магадгүй байна л та. Тэрнээсээ үсээд та бол ажил төрөлтийн мөнгө төрөний тал дээр ер нь бол хүн ажил хийж ажил мөнгө олдно шүү дээ. Гар хөдлөхгүй бол ингээд мөнгө олдохгүй шүү дээ. Гэсэн тийм ихтгэл үнэмшил байгаад байна л да. Тийм учраас ер нь бол өөртөө эвлэлтэн нэгдмээр байна. Тэгж чадах юм бол ер нь энэ толны тусгалыг эргүүлээд харах юм бол та толны тусгал дээрх өөрийнхөө дүрийг харснараа тэр дотоод руугаа өнгийснөөрөө тэр худлаа ихтгэл үнэмшлийг тавьж явуулснараа таны тэр ачаа мачаа янз бүрийн тэр шалтгаанууд чинь ер нь ингээд арилахаар байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ 2 дугаар сардаа ер нь худлаа ихтгэл үнэмшлээ өөртөө нүүр тулах үе чинь ирчихсэн байгаад байна. Тийм учраас та бүхэн энэ дээрээ ер нь мөнгөний тал дээр сайн өөрийгөө жоохон ухаж ойлгуулах зүгээр харагдаад байна шүү гэж хэлмээр байна. За тэрнээсээ үсээд Nine of Wands маань ингээд магадгүй та бас ингээд бодол оюунда айгүй тийм худлаа ихтгэл үнэмшилтэй. Харин миний яг яриад байгаа тэр үгчин л ер нь энэ Eight of Swords-тай адилхан харагдаад байна л да. 8 гээ гараад байгаа байхгүй 8 сэлэм 8 саваанууд гарч ирээд байна. Тэгэхээр бас нөгөө ажил төрөл дээрээ мөнгө санхүү дээрээ та бас энэ саваанууд уул нь бол амьдралд чинь маш хурдстай нэг ажил төрөл ч юм уу мөнгө төгрөг ч юм уу маш хурдстай ирэх гээд байгаа. Тэгэхдээ таны ихтгэл үнэмшил жоохон бэлэн болоог байгаа даа байхгүй юу? Тэгэхээр энэ маань ингээд уруу гараад ирлээ. Хараахан таны амьдралд бэлэн бодтоор арай ирж амжаагүй байгаа даа л да. Тэгэхээр зэрэг та бүхэн маань энэ мөнгөний тал дээр ямар худлаа ихтгэл үнэмшил байна. Тэрэн дээрээ сайн өөрлөгөө өнгийвэл их зүгээр харагдаад байна. Тэгж чадсанараа та бүхэнд маань өөртөө өндийчих юм бол маш гоё хурдцтай та нарын амьдрал мөнгө санхүү дээр чинь ямар нэг байдлаар нэг цалин нэмэгдэх ч юм уу эсвэл урамшуул нэмэгдэх ч юм уу эсвэл та бүхэн суглаанд хожих ч юм уу ямар нэг байдлаар мөнгө бол маш хурдстайгаар ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхдээ энэ нэг газраас биш маш олон газраас таны санхүүгийн орлого чинь нэгдээд маш олон газраас таны энэ мөнгө төрөгч орж ирэхээр харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ ардаа үзүүр дээр нэг гоё алтан шаргал өнгөтэй. Тэгэхээр ингээд маш гоё алтан шаргал алт шиг тийм гоё үнэт зүйлсүүд таны амьдралд орж ирэх юм байна. Ер нь бол мөнгө санхүү чинь маш гоё сайжрахаар харагдаад байгаа байхгүй. Гол нь энэ мөнгөний ихтгэл үнэмшлээ сайн өөрөөсөө ухаж ойлгох нь маш их зүйтэй цаг үе дээр ирчихсэн байна. Энэ дээр анхаараарай гэж хэлмээр байна. За ингээд доош нь харуулчих. За дараагийн асуулт маань болохоор хүн хоорондын харилцаа ямар хөө байна вэ гэж асуусан байна. Тэгэхээр зэрэг үнэхээр болохгүй байгаа тийм ажил төрөл таны тэр ажил чинь танд таалагдахгүй. Та бол энэ ажлыг маш олон жил хийж байгаа. Үнэхээр та ядраад байгаа, цуцаад байгаа. Хийж байгаа дараа нь дарах цэргээсээ ч юм уу хин нэгнээс та
энийг ингэх байсан штэ, тэгч байсан штэ гэд ингээд зэмлэл хүртэх ч юм уу. Тэгснээсээ болоод шантрах ч юм байна. Шантардаг тиймэрхүү бас нэг энерги харагдаад байна. Таны ийм хийсэн хөдөлмөрийг бас үнэлэхгүй, цэгнэхгүй хүн хоорондын харилцаан дээр ч ингээд та болоод урам хугараад ингээд цаашаа хөдөлсөн угаасаа дээр байна л та. 2 дугаар сард та болоод маш их төвчж ирсэн хүн байна. За энэ угаасаа ингэл юм чинь, ингэтгэл юм чинь яах вэ гээл буулт их өгдөг өөртөө. Одоо өөр яах юм бэ? Би ингэж амьдрахаас өөр яах юм бэ гэсэн тийм бодлоод орж ирээд байна л та. Тийм учраас би өөр энээс гараад одоо би юу хийх юм бэ гэд ингээд бас байгаад байна. Тийм учраас таныг үнэл цэгнэдэггүй, таныг урамшуулдаггүй, сайхан үгээр баярлуулдаггүй хүн хоорондын харилцаан дээр ийм харилцаанууд байдаг болвол та бол явсан нь хамаагүй шулуухан дээр байна. Ягаад гэвэл таны ачаачиг хөнгөрөхөр байгаа байхгүй юу? Та бас стресснээс ангижрахаар харагдаад байгаа. Тэгээд энэ магадгүй энэ бас гэр бүл бас байж болно. Таны нөхөр чинь ч юм уу, таны эхнэр чинь ч юм уу ямар нэг байдлаар таныг үнэл цэнгэлдэг бол тавьж уул гэдгийг хэлмээр байна. За магадгүй ингээд харилцаан дээр таны ингээд гэр бүлтэй хүмүүс чинь эсвэл ажлын хамт олон чинь ямар нэг байдлаар дарах чинь ч юм уу, хамт олон чинь ингээд таныг үнэхээр үнэлж цэгнэдэггүй, дүгнэдэггүй тийм хүмүүсийн хажууд бол та бол байгаад ах тийм шаардлагагүй хүн юм аа. Та бол хүчтэй хүн юм аа гэдгийг харуулад байна. Тийм учраас өөрийгөө ер нь их чөлөөлөх нь их зүгээр байна. Таны дотор сэтгэл чинь ер нь их гонигтай, ер нь шаналлтай ийм хүн хоорондын харилцаан дээр нэг тиймэрхүү асуудлууд үүсээд байгаад байгаа юм байна. Тийм учраас ийм бүхнийгээ тавьж явуулаад их зүгээр байх шүү гэж хэлмээр байна. За, эрүүл мэнд хэр байна вэ гэдэг асуулт асуусан байна 2 дугаар сартаа. За тэгэхээр зэрэг ер нь бол 1-р бүлгийнхэн маань эрүүл мэндийн тал дээр маш гоё амьдарч байгаа, гэр орондоо ч юм уу, ажлын байрандаа ч юм уу ямар нэг байдлаар цэвэрлэгээ хийх юм бол та бүхний сэтгэл санаанд чинь эрүүл мэнд чинь маш их тустай байхаар ер нь бол гоё цэвэрлэгээ хийж явах нь их зүгээр харагдаж байна л да. Гоё цэвэрхэн тийм гоё уур амьсгал, сэнгэнсэн тэр нэг гоё уур амьсгал байхаар хүнд маш гоё таатай уур амьсгал өгдөг штеп. Яг тэрэнгээрээ дамжаа таны эрүүл мэнд чинь бас амьсгалж байгаа эрүүл мэнд чинь бас сайжрахаар магадгүй та бас цонхоо онгоолгоод агаар оруулах ч юм уу тиймэрхүү байдлаар бас эрүүл мэнд тал дээр чинь маш сайхан байхаар тэгээд та бас шин сард одоо удахгүй ингээд тэргэл сар гараад шин сар руу ингээд тавирган сар руу очиход юмаа цэвэрлэх ч юм уу ямар нэг байдлаар ер нь бол ингээд цэвэрлэгээ гэдэг зүйл дээр эрүүл мэнд дээр чинь их сайн үр дүн авчирхээр харагдаж байна. Тэгэхээр гоё байгаа орчноо маш гоё цэвэрлэж цэгцлэх нь их зүгээр харагдаад байна. Тэгснээрээ таны эрүүл мэнд чинь маш сайхан байхаар харагдаж байна шүү. За хайр дурлалын тал дээр харсан байна. Тэгээд эхлээд би гэр бүлтэй хүмүүсийг харсан байна. Broken гэд салалт гэд ийм салалт гэд ийм карт гарч ирсэн байна л доо. За тэгээд I feel за би орчуулаад шууд уншчихъя. Энэ нөхцөл байдлаас олж би сэтгэлээр гонсаана гэсэн тийм их шаналнгуу, гомдолтой магадгүй та ингээд энэ саяны нэг карт дээрээ таныг үнэлдэг үндэггүй юм харилцаа байвал энэ дээр ч гэсэн ингээд харилцаан дээр ер нь 1-р бүлгийнхэнд гаргаад ах юм. Энэ дээр бас ингээд хайр сэтгэлд басан ингээд ан цав үүсцэн, гомдол, шаналл үүсцэн байгаа даа байхгүй юу. Тэгэхэд энэ карт маань ингээд холбогдоод бас гараад ирлээ. Маш сонирхолтой. Тэгээд энэ удаад бол
та бол маш их сэтгэлээр унчихсан, уйлчихсан иймэрхүү байдалтай байгаад байна л да. Тэгээ та салцсан учраас мэдээж хэн ч ингээд шаналх нь зөв байдаг л да. Тэгээ би дараагийн ингээд тодруулах карт авсан байна. Knight of Cups гарч ирсэн. Хэдий танд одоо энэ хардаа энэ дэр Knight of Cups маань уруу гараа гарч ирсэн чинь одоо ингээд дээш араа гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр удахгүй ингээд одоо хэдий салсан ч гэсэндээ та цаг хугацаа өнгөрөх тусам танд болоод ийм гоё сайхан таныг ойлгох, таны насны 40 иргэм насны ийм гоё айгуу тийм ирч хүчтэй зөн совын өндөртэй ийм хүн гарч ирэх магадлал маш их өндөр харагдаад байна. Ийм хүнтэй уулзах ч магадaltaй харагдаад байна. Таныг хоолнд орох ч юм уу, та за салсан хүмүүс маань заавал суудаггүй маа гэхэд яг уу орой хоолнд болзоонд өрөх ч юм уу, эсвэл нэг сайхан кофе ууя гэд кофений газар дууддаг ч юм уу, бялуу идэ гэд дууддаг ч юм уу, ямар нэг байдлаар тантай нэг гоё романтик харилцаа ер нь ингээд цаашдаа энэ зундаа ч юм уу гарч ирэхээр харагдаад байгаа байхгүй юу? Хэдий та ингээд шаналаад ингээд хэцүү байгаа ч гэсэндээ ажлаа хийх гэсэн чинь нэг л шаналгуу байгаа байхгүй юу? За би буруу юм хийч үдээ яач уу гээл бас их эргэл зүйтэй ингээд салчихсан мөртлөө маш их шаналаад байгаа тиймэрхүү энергиуд харагдаад байна. Тийм учраас та бол нэгэнт та шийдвэрээ гаргасан бол одоо тэгээд ер нь за цаашдаа энэ хүнтэй амьдран гэхээсээ илүү ер нь жоохон ингээд зугаатай гоё цагийг өнгөрөөхөөр харагдаад байгаа байхгүй юу? За дараагийн карт маань синглчүүдтэй quality гэд ийм карт гарч ирсэн байна л да. За энэ quality гэмтэлтэй буруутай мэдрэмж гэсэн байна л да. Синглчүүд маань ер нь их өөрийгөө гимшсэн тийм буруутай мэдрэмжтэй байгаа юм л да. Ямар нэг байдлаар миний учруулсан хохирлоос болж би өвдөж сэтгэлийн шаналл мэдэрч байна, гимшиж байна гэсэн нэг гэмтэлтэй тийм магадгүй ингээ хостой байж агаад хосоо гомдоосон ч юм уу, иймэрхүү байдал дээрээсээ болоод өөртөө үе үеийнх нь ийм бодлууд, гимшилтэй ийм бодлууд орж ирээд ээж магадгүй харагдаад байна л да. Ер нь энэ нэгдүгээр бүлгийнхэн маань их гэмтэлтэй, шаналсан, хуучнаад орсон иймэрхүү хүмүүс харагдаад байна. Тэгэхээр зэрэг за би тэгээд дараагийнх нь энэ тодруул болгож авсан байна л да. Тэгсэн 6-гийн сэлэм маань доош араа гараад ирлээ. Тэгэхээр зэрэг та болоод угаасаа хуучинтайгаа зуралдаал байна л да. Тэгэхээр та урагшилж чадахгүй байна. Тэр хуучин болсон бүхнийг ингээд бодсноосоо болоод таны амьдрал чи урагшлахгүй ингээд гацаанд орчихсон хуучин зүйлтэйгээ зуралдаад өөрийгөө буруутгаад ийм мэдрэмж чинь буруу байна л да. Энэ хардаа хуучнаасаа салж чадахгүй байгааг илэрхийлж байгаа. Хуучинтайгаа эвлэлдээд байгаа та бол уул нь ингээд тайр дурдлын тал дээр та бол урагшлаад гоё энэ карт маань ингээд дээш араа гараад ирэхээр эрг болдог байхгүй юу уул нь. Ер нь хэдий хэцүү байсан ч ингээд урагшлаа явж идэг карт. Энэ маань ингээд доошоо гараа гарч байгаа. Тэгэхээр та бол хуучинтайгаа ингээд зуураад байна. Тэгэл гимшилтэй би ингээд буруутай болчлоо. Тэр хүнээ би ингээд гомдоочлоо гэл айгүйх өөрийгөө буруутгаад байна. Тийм учраас энэ мэдрэмж маш буруу юм аа. Хуучны нэгэн та оргисон бол өөрийгөө буруутгаж болохгүй. Үнэхээр дууссан бол дуусснараа ингээд урагшлах хэрэгтэй. Та энэ 6-гийн сэлмийг дээш нь харуулах хэрэгтэй байна. Бодлороо та дандаа өөрийгөө хүлдэг төрлийн тийм хүн байж магадгүй. Тийм болохоор та урагшлах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. За тэгээд нэгдүгээр бүлгийнхэндээ амжилт хүсье. За хоёрдугаар бүлгийнхэн ирээдүйдээ тавтай морилно. За та бүхний сонгосон карт маань New Day гээд бөөгийн картнаас авсан байна.
За энэ болох дээр шинэ эхлэл гэж байна. Өнгөрснийг ардаа үлдээх энэ 2 дугаар сард ямар нэг байдлаар гэрэл гээгээ ирж байгаагаар харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд магадгүй хүнд хэцүү үед байсан бол тэр бүхэн чинь ингээд ард үлдэж байна. Тийм учраас сэтгэлдээ шинэ гэрэл оруулах эсвэл шинэ гэрэл ирж байгаагаар сонсож болно. Танд эргэлзээ байсан бол итгэл найдвартайгаар төрж эхлэх, өөрөөсөө төрж эхлүүлэх үе чинь ирчихсэн байна. Өөрийгөө шинээр харах, өглөөний нар мэд шинэ энерги, тайван энерги ирж байгааг илэрхийлээд байгаа байхгүй юу? Өнгөрсөн тогоо зууралтахаасаа илүү шинэ өглөө мэд боломжуудыг хүлээн аваарай. Зүрх сэтгэлдээ нээлттэй байлгаараа гэсэн байна. Тэгэхээр та бүхэнд энэ мессеж бол маш чухал мессеж байна л да. Тэгэхээр шинэ бүхнийг өөртөө эхлүүлэх хэрэгтэй. Одоо энэ картууд маань ерөнхий 2 дугаар сарын энергийг харсан байгаа гэсэн үг шүү. За тэгээд дараагийн карт маань Interblop гэдэг зээрийн карт гарч ирсэн байна. Шийдвэрлэх үйл ажиллагаа гэсэн байна. Энэ амьтан нь уул нь өөрийнхөө тал дээр айгүй сүнслэг амьтан. Тэгээд хурд, сэрэмж, зүүн совин ихтэй ийм амьтныг дурсалж байна л да. Энэ зээр гэдэг амьтан маань иймэрхүү мэдрэмж ихтэй амьтан гэсэн үг. Яг энэ цаг мөчид хөдлөх цаг нь ирсэн байгаад байна. Хүлээх үе чинь дуусчихсан. Шийдвэрээ гаргасан бол хурдхан шиг хөдөлгөөнөө хий гэд ингээд сануулад байна шүү. Амьдралын зорилго байдаг болвол зорилгоороо ингээд урагшлах хэрэгтэй. Зорилгоо бас эсвэл тавьж чадаагүй бол тавьж эхлэх хэрэгтэй. Тэгээ тэр мөрөөдөж бодсон зүйлээ бодхоос илүү бодит алхам хийх боломж нээлттэй байгааг илэрхийлээд байна. Боломжийн хаалга нээлттэй. Гэхдээ нөгөө хүчээр ингээд дайрж орох бус өөрийгөө уян хатан зөөлн зүүн сонгороо ингэж чиглэж орох нь их зүйтэй байна л та. Тэгээд өөртөө итгэх итгэлээрээ урагшлаж хөдөлгөөн хийх ямар нэгэн байдлаар аюулыг ингээд ямар нэг зүйлийг шинээр эхлүүлэхэд аюул жоохон айдас мэдрэгдэж байгаа бол зүгээр айдсаа ингээд сольж ухаалгаар ингээд хөдлөх юм бол их зүгээр бай шүү. Ухаалаг шийдвэр гаргалгаа гаргах нь их зүйтэй харагдаад байна. Тэгэхээр энэ ерөн бүхий л картууд маань урагшлах хэрэгтэй, довтлох хэрэгтэй гэсэн иймэрхүү мессеж өгөөд байна шүү 2 дугаар бүлгийнх маань. За дараагийн карт маань D4 Award гэсэн байна. Илүү гүн дэлхий гэсэн байна л да. Амьдралынхаа туршид өөрийгөө түлхэж эсвэл хүчлэх хэрэггүй. Харанхуй үед ч тэнцвэрийг олох өдөр тутмын мөчүүд таны зүрх сэтгэлийг инэрн нэгүүлсэх сэтгэлийн гүнд нээгдэх болно. Тэгэхээр ингээд хүчээр бус ер нь ямар нэг байдлаараа өөрийнхөө энэ тэнцвэрийг олж авах нь их зүгээр байна. Өдөр тутмын бүх тэр сэтгэлийн хөдөлгөөнүүдийг ажиглаж тэр таны сэтгэл дотор чинь гүн дотор чинь юу мэдрэгдээд байна тэрийг нээх үүд хаалга нээлттэй байна. Тийм учраас зоригтой алхам хийх хэрэгтэй. Ер нь бол айгүй урагшлах хэрэгтэй л гэдэг шүү 2 дугаар бүлгийнх маань. За дараагийн карт маань Three of Wands гарч ирлээ. Тэгэхээр энэ 2 дугаар бүлгийнх маань ямар нэг байдал дээр төлөвлөгөө гаргаж байгаа. Тэгэхээр та нарт нөгөө төлөвлөгөө гаргаа гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг болвол аялал зугаалах. Одоо цунаас ийшээ явна, тийшээ явна гэд төлөвлөгөөг айгүй гоё гаргаад байгаа. Тэгвэл гал айгүй тийм дотроос чинь ингээд айгүй ирч хүчтэй мэдрэмж төрөөд байгаа. Тэгвэл энийг бол та нар гоё галыг ингээд унтрааж чадчихин л та энэ ус руугаа ингээд маш гоё эргэлтээр маш гоё төлөвлөгөө урт хугацааны төлөвлөгөө гаргаж чадсанараа та бүхэн маань
маш гоё төлөвлөгөөгөө удаан төлөвлөж чадчих. Нэг бол нэг тийшээ нүүж суудал хийх хэрэгтэй илэрхийлээд байна. Тэгэж ямар нэг байдлаар хөдөлгөөн хийх юм бол та бүхний амьдрал нэг л гоё өөрчлөлт шинжилт амжилт орж ирэхээр эсвэл ингээд зугаалах юм бол маш гоё шинэ энерги орж ирэхээр ямар нэг байдлаар өөртөө ингээд гоё төлөвлөгөө гаргаж хийснээрээ та бүхний тэр энерги чинь их гоё болохоор харагдаж байгаа байхгүй юу? Тэгэд энэ 2 дугаар сардаа ер нь бол маш гоё гайхалтай төлөвлөгөөгөө гаргаж ийн. Энэ төлөвлөгөө чинь маш зөв байна. Ер нь бол 2 дугаар сарын чинь энерги ер нь дайггүй байхаар ер нь ингээд энэ 3 мессежийг ер нь санах хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн маань ер нь цаашдаа төлөвлөгөө маш чухал байна шүү. Тэгээд энэ гол мессеж маань ер нь аялаж нутаг орон солих, ямар нэг байдлаар дэлхий тойрох, аялах иймэрхүү байдлууд их чухал байгаад байна. Тэг чадсанараа энэ ардаа та бүхэн дотоод гүндэх тэр хаалгач нээгдэх юм шиг хардаа ийм гоё. Тэгээ та бүхэн маань энэ зээр хүртэл ингээ шийдвэрлэх үйл ажиллагаа чинь ирчээд байна гэд ингээ сануулад байсан. За дараагийн асуулт маань болохоор ажил төрлийг үздсэн байна. Ажил төрлөгийн boundaries хил хязгаар гэсэн байна. Тэгээ ажил төрөл дээр юу н өөрийн гэсэн орон зай байх ёстой. Хичнээн нэг газар ажилладаг ч гэсэн хил хязгаараа алдаж болохгүй юм а гэдэг карт гарч ирээд байна л да. Энэ сануулаад байна гэсэн үг. Өөрийн орон зай хил хязгаарыг тогтоод сэтгэл хөдлөлөө удирдах, хамгаалах, эрүүл харилцааг ажил дээрээ бий болгох, ингэж чадсанараа өөртөө маш гоё амар тайван байдлыг үүсгэж чадах байхгүй юу? Тэгээд магадгүй харилцааны хил хязгаараа тогтоосон бол өөрийн сэтгэл зүйн орон зайгаа хамгаалж чаддаг болсон гэж ойлгож бас болно. Ингэснээр эрүүл тэнцвэртэй харилцааг бий болгож байна гэд өөрийгөө хүндэлж чадвал бусад хүмүүс та нарыг ингээ хүндлэхээр байгаад байгаа байхгүй юу? Ажил төрлийн тал дээр. Тэгэхээр та бүхэн маань энэ дээрээ маш сайн анхаарал аваарай гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн карт маань Devil карт гарч ирсэн, чөтгөрийн карт. Тэгэхээр ажил төрлийн тал дээр ер нь бол маш гоё ингээд найз нөхдөөрөө хамтарч байгаа ч юм уу, эсвэл ингээ хайр дурлалын хүмүүс маань ингээд гэр бүлийн хүмүүс хамтраад явж байгаа. Ажиллаа хийгээ явж байгаа ч юм шиг. Эсвэл маш гоё ингээд санаа нэгдсэн найз нөхдөдтэйгээ ингээ хамтарч байгаа. Тэгээ магадгүй ажил төрлөгийн чинь тал дээр хин нэг нь жоохон онцгүй тийм хүн таарч магадгүй. Тэгээ та бүхэнд худлаа үнэн ингээд мөнгө амлаж ингээ худлаа нэг гоё зүйл ярьж та нарын ингээд тархийг угаах үе ийм бүхнээсээ болгоомжлох хэрэгтэйг сануулад байна. Тэгэхээр энэ хүн маань маш их залтай, тийм их залхаа хүн байна л да. Магадгүй та бүхэн итгэснээсээ болоод мөнгө алдах тохиолдолч байхыг үгүйсэхгүй. Тэгээд энэ аюу хөөхн энэ хоёр муурыг карта та хоёрыг ингээд майжаад байгаа байхгүй юу? Хөөе, өөрийгөө сонсороо хөөе гэд энэ буруу хүн шүү гэж байгаа юм шиг ингээд бүр хөл дээр ч очиад ингээд майжаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар нэг зүйлийн дохио өгöd байна гэсэн үг. Тийм учраас ямар нэг ажлын хамтрал ч юм уу янз бүрийн байдлаар хамтрал дээр энэ бол маш гоё санаа гэд их гоё ёстой та нарын нөгөө чихэн дээр чинь цэцэг ургуулна гэж ярьдаг шиг тиймэрхүү хүмүүс магадгүй ажил төрөл дээр чинь мөнгө төгрөг харуулад нэг гоё юм ярьсан ийм зүйлд бити итгээрэй гэдгийг 2 дугаар бүлгийнхэнд маань санамж мессеж гарч ирж байна л та. За тэгээд энэ хоёр нь болохоор мөнгө санхүүгийг харсан байна. Queen of Pentacles гарч ирсэн. Тэгээд уруу гараа гарч ирсэн.
Уул нь энэ хатан маань бусдыг аягүй маш сайхан ингээ халамжилж ингэрээдэг. Энэ хүн маань одоо ингээд уруу гараа гараад ирэхээр бусдаа ингээ жоохон манипуляц хийдэг. Бусдыг үгээрээ байлгах гэж их хүсдэг. Дотоод мөн чанар нь жоохон онцгүй байгаа даа л та. Яг л өөрийнхөө байлгах гэж их хүчээр бусдыг ингээд дарамтлаад иймэрхүү байдлууд үүсгээд байна. Тэгээд мөнгө орж ирэх одоо ингээд мөнгө төрөний тал дээр энэ хүн чинь магадгүй танаа дарах ч юм уу ингээд захирал ч юм уу тий эмгтэй захирал бас байж болно шүү дээ. Хийсэндээ хүрдэггүй иймэрхүү энергитэй хүн байдаг бол энэ хүн маань та бүхнийг ажиллуулж байгаа цалингаа нэмж чадахгүй, өөрийнхөө хэлсэн үгэндээ байж чадахгүй, бусдаа их хэрцгий ханддаг иймэрхүү төрлийн нэг иймэрхүү байдаг болвол тэгээд мөнгө төгрөгийн тал дээр ер нь иймэрхүү захиралтай болвол ер нь цаашдаа тэгээд хамтран ажиллахад хэцүү л энергитэй харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд өнгөж хажууханд нь энэ жажмент гарч ирлээ. Жажмент шудраг ёс гэж юм л та. Тэгэхээр та бүхний энергитэй энэ магадгүй та маш гоё сүнслэг энергитэй хүмүүс байдаг бол энэ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань тэгэхээр ийм хүн захирал байдаг бол энэ захирал чинь та бүхний энергитэй арай таарахгүй байгаа байхгүй юу? Манипуляц хийн, хэлсэн үгэндээ бас хүрэхгүй, бусдаа хитрхийг хатуу ширүүн ханддаг иймэрхүү онцгүй энергитэй хэлсэндээ хүрч чадахгүй бол энэтэй бол хорогдоод ах ер нь их шаардлагагүй байгаадаа харагдчихээн л та. За тэгээ мөнгө төгрөгийн тал дээр энэ жажмент яагаад гарч иж байна вэ гэхээр та бүхэн маань өөрөөсөө ямар нэг зүйлийг мөнгө бүтээх өөрөөсөө олж нээх тийм зүйлийг та бүхэн дотроосоо ирж олцохоор байгаа байхгүй юу? Гол нь та бүхэн маань шударгаар мөнгө олохыг их хүсэж байна л та. Хүсдэг төрлийн. Тэгээ тийм учраас та бүхэн өөртөөгөө төвлөрөж тэр ирээдүйн олон жил хамт явах тэр ажлынхаа энергийг өөртөөгөө холбогдсноороо өөртөөгөө эвлэлдэн нэгдснээрээ тэр өөрийнхөө дотоод гайхамшигаас олж авах тийм магадлал маш их өндөр харагдаад байна. Тийм учраас эндээ итгээд өөрөөсөө тэр шин зүйлийг эхлүүлээрээ эн чинь бол ертөнцийн энергитэй маш гоё таарсан энерги байгаа байхгүй юу? Тийм учраас энэ урт хугацаанд хийж чадах ийм гоё энерги мөнгө бас шудрах үнний мөнгө төгрөг та бүхэнд орж ирэхээр харагдаж байна. За тэгээд бод зэрэгийг маш харуулж. Дараагийн асуулт нь хүн хоорондын харилцаа гэсэн байна л да. Тэгээд энэ хүн хоорондын харилцаан дээр энэ дэр онцгүй хүн гарч иж магадгүй гэсэн шүү дээ. Энэ дээр ямар нэг байдлаар хамтрал бас гарч ирээд байгаа байхгүй юу? Гурван зоос гарч ирээд байна. Тэгэхээр магадгүй та бүхэн маань энэ эсвэл зөв алхам байгаад байгаа. Энэ бол онцгүй энерги байгаа байхгүй юу? Та хэд маань ажлын тал дээр ер нь хамтрал хайгаад байгаа юм байна л да. Энэ бол ирээдүйд арай бэлэн болоогүй байгаа. Төлөвлөд явж байгаа, гэрээ хэлэлцээр хийж байгаа, ярилцаад явж байгаа энергийг харуулж байгаа байхгүй юу? Тэгэхдээ энэ мөнгө маань хараахан амьдрал бэлэн болоогүй байгааг харуулад байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хүмүүс чинь бас их дажгүй хүмүүс байгаа байхгүй юу? Энэ бол онцгүй энергитэй гэсэн үг шүү. Тэгэхээр хүнээд сайн таних хэрэгтэй, хил хязгаар тогтоох хэрэгтэй гэсэн шүү дээ. Энэ дээр тэгэхээр ажлын ер нь бол та бүхний ажил төрөл харилцаа тал дээр ер нь энэ хил хязгаар хүн зөв хүнээ олох энэ бүх маш их шаардлагатай байгааг харуулж байна л да. Тэгээд энэ харилцаа тал дээр ер нь бол нэг гоё харилцаа бас гарч ирэх гээд байна. Гэхдээ хин чин бол их зөв алхам байгаад байна л да. Яриа хэлэлцээр хийгээд явж байгаа. Тэгээд эн чин бол цаашдаа ингээд амьдрал бэлэн ингээд бодитоор ингээд гарч ирэх юм бол маш гоё өрөө өгөөж өгөхөөр маш гоё хамтрал гарч ирэх гээд байгаа байхгүй юу?
Тэгэхээр та бүхэн маань сайн мууг сайн ялгаж сураараа гэдгийг бас хэлмээр байна л да. Хүнийг их сайн таних хэрэгтэй гэсэн үг л дээ. Хүнээ сайн таньж гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй. Зөв хүн байна уу? Өөрийгөө сонс гэдэг штэ. Өөрийгөө сонсоод өөрийгөө сонсснороо энэ сайхан гэрээ хэлэлцээр зөв хүнээ олох юм бол та нар цаашдаа урт удаан хугацаанд хамтраад ажиллах тийм гоё харилцаа та бүхний амьдрал ил гарч ирж байна л доо. Энэ бас ингээд хоёрын сав гарч ирсэн. Энэ хоёр маань бас энтэй гурвын саваатай ижлэхэндүү байгаа даа байхгүй юу? Энэ болов бас л алсыг төлөвлөд байгаа. Ер нь би цаашдаа ингэндээ тэгэндээ юм гоё хүсэл ирмэлзэлтэй алсыг хараа байж байгаа. Би миний ертөнц энэ байна. Би цаашаа нүдээ ингээ харахад дараагийн ертөнц маань ийм байна гэдэг төлөвлөгөө гаргаад маш гоё бодоод төлөвлөд яваад байгаа хүнийг илэрхийлээд байна. Хоёрдугаар бүлгийнхэн маань харилцаа тал дээр ер нь ингээд гоё хамтрал бас их хүсэж байгаа хүмүүс юм шиг байна. Тэгээд цаашдаа ер нь энэ харилцаагаараа дамжуулж угаасаа ажил төрөл гарч ирдэ штэ. Тийм учраас алсаа их гоё төлөвлөд яваад байгаа тиймэрхүү энергийг харуулад байна. Тийм учраас ер нь ингээд суралцах хэрэгтэй. Сайн юмыг суралцах хэрэгтэй. Хүнийг танд сурах хэрэгтэй. Ер нь цаашдын ирээдүйн амьдралыг бас харах нүдээ бас том зургаар нь харах тийм гоё сургамжийг суралцах хэрэгтэй. Бас үе шатан дээр ирсэн юм шиг. Тэгэхээр энэ бол гайхалтай байна л да. Тийм болох дээр энэ төлөвлөгөөгөө маш сайн хэрэгтэй байна. Ирээдүйн харилцаа тал дээр ер нь ажил төрөл харилцаа дээр ер нь бол төлөвлөгөө маш чухал байгаа даа. Энэ их сайхан зүйлийг амлсан энд итгэж болохгүй шүү. Энэ угаасаа худлаа дүр өсгдөг. Магадгүй та бүхэн маань гинөө хонгор болж мөнгө алдах эрсдэл ихтэй байгаа учраас энэ бүхэн дээр суралцах хэрэгтэй анхааруулж байна л да бас. Энэ дээр бас төлөвлөгөө юм дээр суралцах хэрэгтэй. Та бүхэн хүнийг таних хэрэгтэй гэж яриад ирсэн шүү дээ. За одоо энэ эрүүл мэндийн тал дээр харсан байна л да. Сартай хэмнэлээ тааруулаа гэсэн байна. Энэ карт болохоор бие махбодын хэмнэл алдагдсан байгааг илэрхийлээд байна. Байгалийн цаг хугацаа амралт идэвхийг тэнцвэрийг олох. Одоо ингээд өвлөөс хавар руу ингээд шилжиж байгаа үед хүнд маш их ядралт өгдөө шүү дээ. Тийм болох дээр энэ бүхэн дээр биеих тэнцвэрийг олох маш их чухал байна. Идэж ууж байгаа хоол хүнсэн дээр маш их анхаарах нь их бас зүгээр харагдаад байна. Эрүүл мэндийн тал дээр. Тэгээд амралт их хэрэгтэй байна. Хитрхийг ажилласнаасаа болоод ядрах эрсдэл ихтэй байгаад байна. Тийм учраас ядрах өөрийнхөө тэр их ядарч ажиллахгүйгээр амарч сайхан ингээд байх юм бол тэр гоё энерги чинь тэнцвэржээд ирээдүйн ажил чинь маш сайхан тэнцвэртэй явж чадах юм бол их дайггүй бид чинь ч хүртэл амар та бүхний сэтгэл санаад ч хүртэл амар байхаар харагдаад байна. Тэгээд магадгүй та бүхэн маань тэнцвэр олж чадахгүй бол сэтгэлийн маш их савлгаа үүсгээр байна. Магадгүй эмэгтэйчүүд маань дааврын өөрчлөлт бас орж ирэхээр мэдрэгдэхээр магадгүй ингээд бас нойр дутуу явах ч юм уу. Иймэрхүү байдлаас айгүй тийм сэтгэл зүйн эмгэг сэтгэл зүйн одоо юу гэмдэ сэтгэл зүйн тийм бухимдал үүсгээр байгаад байгаа байхгүй энерги алдснаасаа болоод тэгэхээр та бүхэн энэ дээр маш сайн анхаарах шаардлагатай үе ирсэн байх шүү. Тэгээ одоо ингээ одоо өвлөөс ингээ хавар руу шилжих мөчид угаасаа хүн чинь амрахыг хүсээд маш амархан ядралт өгдөг учраас амрах унтах хүсэл төрж байгаа бол унтаж байх нь их зүгээр байна шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд бас өөртөө ус ууж
усны хэрэглээгээ маш сайхан хэрэгжилж ямаар байна. Бие хитрхи хүчлэхгүй ажиллах хэрэгтэй хэлсэн тий. Тэгэхээр энэ бүхэн та бүхэнд бие чинь байдал маш их хэрэгтэй байна шүү. 2 дугаар сарда энэ бүхэн дээрээ анхаарал аваарай гэж хэлмээр байна. За дараагийн карт маань хайр дурлалын тал дээр гэр бүлтэй хүмүүсийн үдсэн байна л да. За holding back барьж байна гэсэн мессеж гарч ирсэн байна. Би өөрийгөө илүү сайн илэрхийлэх ёстой байсан гэж юм. Магадгүй гэр бүлтэй хүмүүс маань хин нэгэндээ ингээ гоё яг сэтгэлийг үгийг илэрхийлж чадаагүй бол тэр бүхнийгээ илэрхийлэх цаг нь ирсэн байгаа да харуулад байна л да. Тэгээд хин нэгэндээ сюрприз барих ч юм уу маш гоё бэлэг заавал бэлэг өгөхөөсөө илүү гоё үгээр ингээд нэгээ баярлуулах юм шиг нэг болвол гоё дуртай зүйлийг авч өгүүлэх гоё гэр бүлийн хүмүүсийн харилцаа маань маш гоё дараагийн шат руу бас гоё шилжихээр байхаар харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг өөрийгөө илүү сайн дотроосоо мэдрэх хэрэгтэй байна л да. За миний нөхөр юунд дуртай билээ? Миний эхнэр маань юунд дуртай билээ? Бидний амьдрал жоохон ингээд анцаа үүсгэх гээд байгаа бол юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна л да. Тэгээд нэг нэгнийхээ нөгөө удаан амьдраад ирэхээр ямар нэг нэгээс баг зэргийн ингээд жоохон уйдах тиймэрхүү бас хүний амьдралд тиймэрхүү үүсэт байдаг учраас харилцаа талаагаа гоё шинжлэх хэрэгтэй байна. Гэхдээ заавал нэг нь ингэж хүчлэг биш. Хоёулаа та хоёр ч хоёулаа шүү дээ гэр бүлийн хүмүүс эхнэр нөхөр хоёулаа нэгээ ингэж гоё сэтгэл зүй гаргах юм бол энэ амьдрал нь маш гоё урт удаан нэгэндээ сайхан хандаж явах юм бол гоё бат бөх харилцаа үүсдэг. За дараагийн карт маань ер нь бол тодруулах карт авсан л да. Тэгсэн чинь бас Queen of Pentacles гарч ирлээ л дээ. Тэгэхээр энэ карт маань бас юу яагаад байна? Хайр дурлалын тал дээр магадгүй эмэгтэйчүүд маань, эхнэрүүд маань нөхрийгөө хитрхийх манипуляц хийж өөрийнхөө үгээр байлгах гэдэг тийм нэг характер байж магадгүй. За бус зандаа ингээд эрчүүд рүүгээ мууга оруулахгүйгээр чи дандаа тэгсэн, чи дандаа ингэсэн гэдэг тиймэрхүү юу сөрөг хэлхээсээ илүүтэйгээр өөр лүгөө дүн шинжилгээ хиймээр байна. Хитрхийх манипуляц хийж тэр нэгнийхээ хянах тийм их мэдрэмж харагдаад байгаа байхгүй юу? Энэ дээр хардах, сэрдэх, өөрийнхөө үгээр байлгахыг хүссэн тиймэрхүү энергитэй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бүхнийг ер нь энэ бүхэн чи явцгүй зан чанар шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр дор бүрнээ өөрсдөө анхаарал мэдж байгаа байлгүй дээ энийг. За синглчүүдтэй димэж гэдэг энэ карт гарч ирлээ л дээ. Сэтгэлийн шарах, хохирол, сэтгэлийн гэмтэл гэсэн тийм утгаар бас орчуулагдана. Тэгэхээр энэ хоёр хүн маань үнэхээр та синглчүүдэд ингээд уулзж исэн хүмүүс чинь нэг жоохон ингээд ан цав үүсээд байгаа. Яагаад ан цав үүсэж байгаа вэ? Тэгэхээр урд өмнө нь байсан харилцаанаас чинь болж хин нэг нь за эсвэл хоёулаа ч юм уу сэтгэлээ урд өмнөх сэтгэлийн шархаа бүрэн энийг ангааж идгэж чадаагүй. Тэгээд яарсан сэтгэлээрээ дараагийн харилцаанд орсон. Тэрнээсээ үүдэлтэй энэ их гоё харилцаа юм байна гэж бодож исэн харилцаа маань бас онцгүй болоод энэ намайг ахаад намайг инглээ тэглээ гэдэг ч юм уу иймэрхүү нэг сэтгэлийн өвдөлтүүд ажиглагдаад байна. Тийм учраас сэтгэлээ ангаах цаг үе чинь ирчээд байна. Тэр хуучин харилцаагаа тавьж явуулах хэрэгтэй. Тийг чадсанараа ер нь их дараагийн харилцаанд ороход их бэлэн болж ийн гэсэн үг л дээ. Магадгүй их яарад орчихсон. За одоо байгаа энэ харилцаа чинь болохоор хоёулаа ингээд
гомдсон байгаа байхгүй нэг нэгнээсээ болоод гомдчихсан байгаад байгаа. Тэгэхдээ энэ бол нэг бол салах гэхээсээ илүү бас эвлэрэх магадлал бас байгаад байна гэж ойлгож болно. Сайхан ярилцаад ингэснээрээ сэтгэлийнхаа тэр өвдөлтөө ярилцаж ингэснээрээ илүү их идэрэх магадлал нь өндөр байгаад байдаг л та. Тийм учраас дажгүй хүмүүс болвол бие биенээ ойлгож ярилцдаг болвол салах гэхээсээ илүү эвлэлд нь ярилцах нь синглчүүдэд маань ер нь уулздаг тэр хүн чинь байдаг болвол жоохон ингээд өөрсдөө сэтгэлийн гүнээсээ ярилцвал бас их гоё зүгээр байгаад байна. Магадгүй хин нэг нь болохгүй байгаа бол үнэхээр тавьж явуулах бас цаг үе чинь ирчээд байгааг илэрхийлээд байна л да. Үнэхээр болохгүй байгаа таныг өвтгöd байгаа сэтгэлийг чинь шаналгаад байгаа иймэрхүү харилцаа байдаг бол дараагийн шат руу орох үе шат чинь ирсэн байна. Үнэхээр л хин нэгнээ ингээд өвтгöd байдаг бол хэдий өвтгöd байдаг бол ер нь хаяадаа ч гэсэн ингээд байдаг бол энэ чинь бас ярилцаад ойлголцож чадахгүй бол хоёр тишээ болчихсон их зүгээр харагдаж байна шүү. Хорогдоод авах тийм шаардлагагүй л гэсэн. За тэгээд тодруулга болгож ингээд карт авлаа л да. Тэгээд Knight of Cups гарч ирлээ. Энэ болохоор бас их романтик аа. Тэгэхээр та бүхэн маань дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Дараагийн дахиад хүн гэхээсээ илүү тэгсээр хагаад ямар олон хүнийг та бүхэн дараагийн хүн гэсээр хагаад олдсон тэр сайхан хүнээ алдах магадлал өндөр байгаа шүү гэдгийг бас хэлмээр санагдчихлаа. Тэгэхээр дахиад хүн ахад хай гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар одоо олон хүнтэй ингээд уулзалтаад ах нь өөртөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Сайн бодох хэрэгтэй. Сайн уу, онцгүй юу гэдгийг ахаад бүх зүйлийг шинээр эхлүүлнэ л гэсэн үг. Дараагийн харилцаан дээр хэдий таны амьдралд ингээд романтик сайхан энэ хүн гарч ирэхээр байна л та. Тэгэхдээ энэ хүн та хоёрын харилцаа яг тохирвол удаан хугацааны хань ижил бас болоо явах боломжтой. Нэг бол хөнгөн хийсвэр тиймэрхүү энергитэй бас магадгүй харилцаанд чинь тохирохгүй болвол хүн хүний харилцаа гэдэг чинь өөр шүү дээ. Тэгэхээр заавал гарч ирсэн шинэ хүнээ энэ миний гоё хүн байна гэж итгэхээсээ илүү одоо байгаа харилцаа, шинэ харилцаа гэдгийг маш сайн дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Логикоор бодох хэрэгтэй байна гэдэг үеж дээр ирчжээ та бүхэн маань. За 2 дугаар бүлгийнхэндээ амжилт хүсье. За 3 дугаар бүлгийнх нь ирээдүйдээ тавтаа мөрлөнө. За та бүхний сонгосон Struggle гээд тэмцэл гээд картыг сонгосон байна. Энэ карт маань сахиусан тэнгэр бөөгийн зөвлөгөө 2 дугаар сарын зөвлөгөө гэж ойлгоорой. Ер нь ингээд 3 ирээдүйд би ингээд уншаад үзлээ. Тэгсэн чинь дандаа хувьсэл өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн мессежүүд маш их гарч ирж байна. 3 бэлэг ер нь гуруулаа гарч ирж байна. За одоогийн байдалд ингээд шаргуу хөдөлмөрлөж байна. Тэгээ сэтгэл санаа би оюун санаагаа аль алинд нь хүч ингээд сорогдож байгаа мэт болвол ингээд гадаа тэмцэл бус ингээд өөртөөгөө илүү их нэгдэх нь их чухал байгаад байна. Энийг бол илтгэхэд байна. Тэгээ бас альбаа ямар нэг зүйлийг ингээд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд их байгаад байгааг бас илэрхийлж байна. Өнгөрсөн үеүдүүд хүндрэлтэй янз бүрийн асуудлууд байсан бол дотоод хүч чинь ингээд сорогдоод хүчгүй болоод тэгээд бүх зүйлдээ ингээд жоохон өөртөө итгэлгүй болоод иймэрхүү байдлууд байсан байж магадгүй. Тийм учраас одоо бол хэцүү үеуд чинь ингээд дууссан байна. Тийм болохоор эрхэлж буй зүйлс дээрээ эерэг хүчин чармаалт гаргах шаардлагатай байна.
сэтгэл санаа тэгээд айдас түгшүүр дээрээ дотоод зөрчил буйг сэтгэл санаа айдас буйг илэрхийлж байна л та. Өөрийнхөө сорилт, өсөлт, бие даасан байдалд хүрэх алхам хэдий нэг хүндрэлтэй үед байсан ч гэсэндээ түүнтэйгээ нүүр тулах үе дээр ирчихсэн байгаад байна. Хэрвээ та ингээд нүүр тулж чадах юм бол илүү их хүчийг өөрөөсөө их мэдрээд илүү сайн сайхан үр дүн ирээдүйд чинь тодорхой болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд 2 дугаар сарда ийм сайхан struggle гэдэг энэ карт маань бөөгийн карт маань мессеж өгч шүү. Энэ дээрээ 3 дугаар үлгийнх нь анхаарал аваарай. За дараагийнх нь snake transformation гэдэг ер нь өөрчлөлт шинжилт айгүйх гарч байна. Тэгээд могоо бол өөрчлөлт, хувьсэл өөрчлөлтийг илэрхийлээд байна л да. Тэгээ та хуучин ингээд арьснаасаа ингээд салах хэрэгтэй. Арьс чинь гуйжиж унж байснараа тэгээд шинээр ингээд сайхан арьс төлжиж гардгаа. Энэ могоо гэдэг амьт нь бас маш их сүнслэг амьт нь. Гэхдээ энэ могоо маань бас усан махбодтой усны тэр гоё энергитэй карт байхгүй юу? Тэгэхээр зүүн совын мэдрэмж маш их өндөртөө ийм гоё амьтныг дүрслээд байна л та. Тэгэхээр 2 дугаар 3 дугаар бүлгийнхэн маань ер нь бол өөрийнхөө зүүн совын мэдрэмжийг маш сайн сонсох хэрэгтэйг бас илэрхийлээд байна. Тэгээд тэр хуучин арьсаа тавьж явуулах хэрэгтэй. Шинэ арьсаа ингээд өөртөө бий болгоод цоошин зүйлсийг өөртөө ингээд өөрчлөлтийг авч ирэх хэрэгтэй үе дээр ирсэн байх шүү. Тэгж чадах юм бол илүү сайн сайхан том боломжууд ирэхээр байгаад байна. Тэгээд өөрчлөлтийг ер нь хөдөлмөрч хүч таны энэ хөдөлмөрч зан чанар хувиргаж чадна л та. Тэгэхээр тэр өөрийнхөө нөгөө мөрөөдөл процессаа ер нь тодорхой болгох хэрэгтэй байна. Итгэл найдвараар урагшлах хэрэгтэй байгаад байна. Өөрчлөлт нь чамайг хүчрхэгжүүлнэ. Ер нь өөрийгөө өөрчилж чадсанараа тэр их гоё шинэ мэдрэмжүүдийг өөртөө ингээд дотоодоосоо мэдрэхэр байна. Өнгөрснөө орхиороо. Тэгээ шинэ энерги өөрийнхөө итгэл тал дээрээ ингээд төвлөрч чадах юм бол сайхан үр дүн гарахаар байна. Өнгөрсөн сэтгэл хөдлөлөө үлдээж орхиж сурах хэрэгтэй бас харуулад байна. Шинэ боломжууд нь өсөлт хөгжилд шинээр нээлттэй байгааг бас илэрхийлээд байна. Ер нь энэ хоёр карт маань бас маш гоё холбогдож гарч иржээ. За you are complete гэж байна. Та бүрэн дүүрэн төгс гэж байна л да. Тэгэхээр та бол амьдралаа өөрийгөө засах гэж өөрийгөө бити нэг тийм засах гэж бити оролдоо. Өөрийнхөөрөө л бай. Ер нь бол өөрийнхөөрөө байсан цагт ер нь бүх зүйл дээр өөртөө итгэлтэй байж эхэлдэг. Өөрийгөө байгаа байдал дээрээ би сайхан шүү гэдгээ илүү их мэдрэх юм бол та өөртөө илүү их итгэлтэй болох юм байна. Тэгээд тэр би хангалттай гэдэг мэдрэмжээ бас авч үлдэх нэг чухал байна. Тэгж чадсанараа таны үн цэн гэдэг чинь дотоодосоо үн цэн чинь мэдрэхэр байна. Тэгээд тэр үн цэнээ гаднаас бус ер нь өөрийнхөө дотроосоо ингээд болох нэг зүйтэй байна. Энэ карт нь тэгээд өөрийгөө дутуу, буруутай гэж бодож ирсэн үед байсан бол энэ үед чинь дуусаад дотоод идэгрэлт аль хэдийн эхэлсэн явагдаж байна. Тийм учраас өөрийнхөө байгаа дээрээ маш сайхан чамлахгүй, өөрийгөө голохгүй, өөрийнхөө тэр гоё сайхан дээрээ их төвлөрөх нэг чухал байна шүү гэдгийг хэлмээр байна. За дараагийн карт маань ер нь энэ картууд маань
2026 оны 2 дугаар сарын ерөнхий энергиуд нь гарсан байна л да. Гол мессежүүд гэж ойлгож болно. За Five of Wands гэж юм. Тэгээд 3 дугаар бүлгийнхэн маань ер нь ямар нэг зүйл дээр өрсөлдөөн их байгаад ах шиг харагдаад байна л да. Ажил төрлийн ч юм уу, амьдралын, гэр бүлийн янз бүрийн санал зөрөгдөх ч юм уу, иймэрхүү байдал дээрээс байдлаа анхаараарай. Ер нь энэ хитрхи ингээд сөргөлдөөн үүсэх юм бол ингээд ерөөсөө нэг зүйлийг ингээд ярихаар бүгд өөр зүйл яриад байгаа учраас энэ бүхэн дээрээ нэг нэгнтэй маргалтгаасаа илүү эвлэлд нь нэгдээд нэг нэгийнхаа үгийг сонсмоор байна. Тэгэхээр ер нь сонссныхаа дараа дүн шинжилгээ хийгээд тайвнаар ингээд асуудлыг ингээд гой тайвнаар шийдвэрлэл их зүгээр харагдаад байна. Тэгэхээр энэ 2 дугаар сарда ерөнхий гол энерги маань ер нь бол бусдаа тэрсэлтэн гэхээсээ илүү ер нь эвлэлд нь нэгдэж дүн шинжилгээ хийж зөв болох юмыг зөв зүйл дээр өөрийнхөө сэтгэл зүг бэлдэж гаргах нь их зөв харагдаад байна шүү. За дараагийн картын асуулт маань ажил төрлийг үзсэн байна. Ажил төрөл дээр болохоор энэ хоёр картыг мөнгө санхуудаар үзсэн байна. Emotional healing гэж байна. Мөрөөдлөөс сэтгэл зүйн эдгэрэл гэсэн карт байна. Өмнөх алдаа, бүтлгүүтэл, ажлын стресс эргээд ингээд сэргээд байгааг илэрхийлээд байна л да. Тийм учраас өөртөө итгэлээ буцаад олж авах нь их чухал байна. Хэдий энэ урдны чинь сэтгэлийн шархууд илрээд байгаа ч гэсэндээ яг тэрийг барьж аваад өөртөө дүн шинжилгээ хийх нь их зүгээр байгаа даа. Ажил дээрээ ер нь өөртөө ингээд тухгүй тийм мэдрэмжүүд гарч ирж байгаа бол ер нь тэрийг хангаах нь их зүйтэй байгаа даа. Тэгээд ямар нэг шин төсөл санаачлах харилцаандаа илүү нээлттэй эерэг хандлага гаргах юм бол их эерэг харагдаж байна. Тэгээд өөрийгөө хитрхийг шүүддэг, буруутгадаг болвол энийг болсон дээр шүү гэдгийг бас анхааруулмаар байна. Тэгж өөрийгөө буруутгаасаа илүү ажилдаа илүү их төвлөрөж тэгээ бүтээмж чинь илүү их нээгдэхээр харагдаад байна. Тэгээ өнгөрсөн үеүүдэд алдаа, стресс үүсэж байсан бол өөрийн чадвар мэдлэгээ үнэлж тэр онцгүй энергидийг тавьж уулснараа өөрийнхөө чадвар мэдлэгээ үргэлж үнэлэмжийг нэмэгдэж ирж байна л да. Тэгээд өмнөх харилцаан дээр төсөл багийн нөхцөл шинэ ирж хүчээр оролцох хэрэгтэйг бас сануулад байна. Тэгэхээр ер нь бол ажлын тал дээр ч гэсэн ингээд сөрөг зүгсүүд байсан бол энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд танд бол Four of Swords дөрвийн сэлэм гарч ирлээ. Тэгэхээр та бол ажлын тал дээр ингээд ажил, гэр бүл, зугаа цэнгэл, ер нь аялал зугаалга гэд ер нь энэ бүхэн дээрээ тэнцвэрээ бас олох нь зүйтэй юм аа. Тэгээд та ер нь их амралт хэрэгтэй байна л да. Ажил дээр хитрхи стресстэй байсан бол ер нь эртхэн хамардаг ч юм уу ажлаа тарж ирээд өөртөө цаг гаргаад эрт амрах хэрэгтэй байна. Тийж чадах юм бол маш сайхан эрчим энерги эргүүлж олж авах харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр танд бол ажлын тал дээр 2 дугаар сарда ер нь та өөртөө маш сайхан амралт эрт унтаж амрах нь маш зүйтэй байна. Тэгээд ямар нэг ажлын ачаалал их байдаг, стресс их байдаг, тэрийг бодож хэвтгэхээ оронд зүгээр би сайхан амръя гэд өөртөөгөө сайхан төвлөрөөд ер нь ингээд ажил дээр болсон зүйлсийг ажил дээр нь орхиод гэртээ ирэхдээ сайхан амрах, хамгийн гой биеэ амраах нь маш чухал байна. Тэгэж чадах юм бол та маш сайхан ингээд
гоё эрг энерги өөрийнхөө хүч чадлыг олж авахаараа тэгээд ажлынхаа хамт олон дээрээ илүү шин энерги оруулж ирэхээр магадлал маш их өндөр байна шүү гэж хэлмээр байна. За мөнгө төгрөгийн тал дээр харсан байна. Magician карт маань уруу хараа гарч ирлээ. Магадгүй ингээд 3 дугаар бүлгийнхэн маань энэ нэг элевчингийн карт маань уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр та бүхэн маань мөнгө төгрөгийн тал дээр магадгүй ингээд буруу аргаар буруу зүйл хийж мөнгө олдог ч юм уу. Иймэрхүү байдлууд ямар нэг зүг бусаар мөнгө олж байгаа бол энэ бол бас их буруу харагдаад байна л да. Тийм болох дээрээ ер нь зөв мөнгөө тогтоох хэрэгтэй байна. Зөв аргаар мөнгө олох хэрэгтэй байна гэдгийг айгүй илэрхийлээд байна л да. Тэгэхээр мөнгө төгрөгөө ер нь зарцуулахдаа за мөнгө төгрөгөө зөв олдог бол за зарцуулахдаа зөв зүйлээр зарцуулмаар ан гэсэн үг л. Бас тэгэхээр бас нэг тиймэрхүү жишээгээр бас сонсож болно. Зарцуулахдаа зөв зүйл худалдан авах, зөв зүйлд мөнгө төгрөгөө зарлагдах ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд энэ сайхан мөнгө төгрөгөө гоё зөв зүйлд өөрийнхөө яг авъя гэсэн зүйлдээ ингээд авч чадвал их эерэг харагдаж байна шүү. Тэгээд магадгүй ингээд буруу газраас мөнгө төгрөгийн шаардлагатай болсон болвол өөр зээл гэдэг зүйлнээс ер нь хол байвал их зүгээр харагдаад байна. Ер нь бол буруу аргаар гэдэг нь өөр зээл юм уу, ямар нэг байдлаар банк бусаас ч юм уу, ямар нэг байдлаар мөнгө төгрөгийн гажигдалд орсон болвол ер нь тэр зүйл чинь дараа нь танд жоохон хүнд мэдрэмж өгөх гээд байгаа учраас ер нь өөр зээл гэхээсээ илүү байгаа зүйл дээр талархаад зөв зарцуулалт хийх нэг зүйтэй харагдаад байна. За Lovers card гарч ирсэн. Тэгээд мөнгө санхүүгийн тал дээр магадгүй ингээд гэр бүлтэй хүмүүс ингээд ажил хийгээд ингээд явдаг бол эн чинь бас орж ирсэн мөнгө төгрөг чинь ингээд маш сайхнаар ингээд зарцуулагдаад байна л та. Магадгүй ингээд гэр бүлтэй хүмүүс маань ингээд буруу аргаар ингээд олсон мөнгөө буруу зүйл зарцуулдаг ч юм уу. Ингэж бас ойлгож болно. Тэгэхээр ажлын мөнгө санхүүгийн тал дээр ер нь бол цаанаасаа гоё ивэгцэн гоё ажил хийгээд байна л да. Тэгээд санхүү мөнгө төгрөгн ч гэсэн ингээд гоё цаанаасаа ивэгдэж орж ирээд байгаа. Тийм учраас ийм гоё орж ирсэн мөнгөө буруу зарцуулалт хийхээс болгоомжлоорой гэдгийг хэлмээр байна. Тэгээд ер нь гоё ажлын хамтрал байгаа болвол тэр хамтрал чинь бол уул нь маш гоё урт удаан хугацаанд хамтарч явахаар харагдаж байна. Тэгээд мөнгө санхүү энэ төр орлого энэ төр бол сайхан орж ирж байна. Тэгээд ер нь бол зарцуулалт хийхдээ бас анхаараарай. Магадгүй ингээд шинээр бизнес хийх гээд эхлэх гээд ингээд төлөвлөөд гэрээ контракт хийх гээд ингээд байж байгаа болвол та өөр зээл тавьж иймэрхүү маягаар ажлаа үргэлжлүүлэн гэвэл төр аз нь бол их зүгээр харагдаж байна. За тэгээд дараагийн асуулт маань хүн хоорондын харилцааг асуусан байна л да. За энэ камера жоохон уруу харуул. За King of Swords гарч ирсэн. Харилцаа бол ер нь та бүхэн маань логик ухаанаараа бусдаа зөв харилцаад ингэх юм бол маш амжилттай харагдаж байна л да. Ер нь бол өөрийгөө тэр ноён нуруу ч маш гоё ингээд эмгэг цэгцтэй бодол санаа ч маш гоё ингээд тунгалаг байж чадах юм бол та бүхэн маань хүн хоорондын харилцаа, ажил төрлийн харилцаа бүгд маш гоё жигд сайхан байхаар эрх мэдэл чинь маш гоё өндөр байхаар хүчтэй карт гарч ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань харилцаа тал дээр ер нь бол магадгүй энэ 3 дугаар эрдэнэд компани захирлууд ямар нэг байдлаар хуваарь эрхэлдэг хүмүүс үзэж байгаа болвол ер нь логик ухаанаараа харилцаагаараа
ингээд бусдыг гоё өөртөө татах чадвар маш гоё өндөр байна. Зөв шийдвэрүүдийг харилцаа тал дээр бас гаргахад маш гоё нээлттэй харагдаад байна. Тэгээд ноён нуруу болоод маш сайхан харагдаж байна. Харилцаа, хамтрал ер нь бол маш сайхан гэгээлэг карт гарч ирсэн байна. Тэгээд өөртөө ер нь гоё амар амгалан инх тайван байдлыг эрхэмлэж дотоод сэтгэлдээ тэгж байх юм бол маш гоё амжилттай харилцаа дээр. Тэгээд энэ пэйж магадгүй ингээд удахгүй таны ажил дээр ч юм уу харилцаа тал дээр чинь одоо ингээд гэрээ хийх гээд ямар нэг хамтрал хийх гээд нэг бол бизненд орох гад, нэг бол та гадаад аялах гад ингээ бизнес ингээ төлөвлөд өгцсөн байгаа бол тэр чинь ингээд маш утгагүй гоё шийдвэр, маш сайхан мэдээ ирэхээр байгаад байна л та. Эерэг мэдээлэл ирэхээр байна. Таны хүсэж мөрөөджсэн тэр бүхэн чинь биелэхээр харагдаад байгаа байхгүй юу? 2 дугаар сарда. Тэгэхээр та бол энэ ер нь харилцаа тал дээр бүх зүйлийг эргээр сайхан бүтээж чадхаар харагдаж байна. За дараагийн карт маань эрүүл мэндийн тал дээр 2 дугаар сарда ер нь хэр байна вэ гэж асуусан байна. За тэгсэн чинь энэ карт маань гарч ирлээ. Spend time with animals гэсэн байна. Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийнхэн маань ер нь бол цагийг өөртөө ингээд гоё гарсан ингээд амралтын өдрүүдээр ч юм уу тэ агаар салхинд гарах, нэг бол өөрийнхөө тэжээвэр амьтагаа ингээ гоё хайрлаж, инхрээлж, илүү их ингээ цаг гаргах юм бол илүү их биед чинь их гоё энерги орж ирэхээр байна л та. Гэхдээ та бүхнийг ингээд олон амьттай бай гэж хэлж байгаа юм биш шүү. Зүгээр тэгж орж ирээд байна. Зүгээр мууртаа болвол муура гоё тэрвэрх ч юм уу, муурдаа гоё амттан хоол авч өгөх ч юм уу. Ер нь ингэх юм бол та бүхэн маань ажил дээр магадгүй ингээд ачаалалтай, стресстэй байсан бол та бүхэн эрүүл мэнд тал дээр ийм сайхан амьттайгаа ойрхон байснараа маш сайхан тайван амар амгалан байхаар харагдаж байна. Тэгээд нэг тийм эрүүл мэнд тал дээр нэг тийм амар хүнд мүнд гэхээсээ илүүтэйгээр ер нь байгаль их дэлхий, ер нь хүн амьтадтай ойрхон байх юм бол маш сайхан эрэг харагдаж шүү гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол амьтна гэдэг чинь маш сайхан энерги өгж идэг бүгд сүнслэг амьтад. Тэгэхээр ер нь бол хөөхн амьтад гарч ирсэн байна. Энэ ардаа хэрэм хүртэл байна штэ. Тэгэхээр зэрэг таны сэтгэл санаанд ер нь ингээд жоохон онцгүй мэдрэгдээд байдаг болвол ажлын ачаал стресс их байгаа бол ер нь та бүхэн байгальд гарвал гой амьтдыг харж илүү их баярлахаар мэдрэмж авах нэ гэж хэлмээр байна. За дараагийн асуулт маань хайр дурлалын тал дээр гарсан байна. Тэгээд энэ карт маань гарч ирсэн. Daydreaming гинэ. Мөрөөдлөө санагалцах. Тэгэхээр энэ гэр бүлтэй хүмүүс маань одоо ингээд тайлбарыг хэлвэл таныг хайрлах, дэмжиж байгаа хүний дотоод сэтгэлдээ ингээд магадгүй ингээд гэр бүлтэй байж санагалцсан хэн нэгэн байдаг болвол та эсвэл нэг хүнтэй хамт амьдардаг тэр хүн чинь таны жоохон дотоод сэтгэлдээ зөрчилдөд жоохон онцгүй байдаг болвол та болвол ингээд хэн нэгний дотроос ингээ хайгаад байгаа мэдрэмжтэй байгаа даа л та. Таныг хайрлах, дэмжих тиймэрхүү гоё хайрлах, илүү их гоё энергийг авахыг хүсэж байгаа тийм гоё тиймэрхүү хүмүүс бас байгаад ах шиг байна л та. Тэгээ санагалзаад байна. Тийм хүн байсан ч болоосоо, ийм хүн байсан ч болоосоо, намайг илүү их сонсдог хүн байсан ч болоосоо, намайг илүү их дэмждэг хүн байсан болоосоо
гэд ингээд дотоод сэтгэлдээ тийм нэг хүнийг нэг санагалзаад байна ер нь. Магадгүй та ингээд байгаа харилцаатай хүн чинь таны хүслээр байхгүй болохоор та нэг дотор сэтгэлдээ нэг тиймэрхүү бодол тэгээд иймэрхүү хүн байсан ч болоосоо гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бас ингээд анзаарагдаад байна л та. За магадгүй та ингээд урдны харилцаатай байжгаад ингээд салчаад дахиад нэг харилцаатай болсон ч юм уу. Дахин нэг шинэ харилцаатай болсон ч юм уу. Тэгэхээр өмнөх харилцаагаа халуун дулаан мэдрэмжээ ингээд бодолтой оруулж ирж ингээд санагалзаад тэр нөгөө харилцаа романтик байдлынхаа дотн холбоогоо ингээд эргүүлэн бодоод ах тиймэрхүү их хандлагатай бас байгаад байх юм. Магадгүй та ингээд хамт байдаг болвол ер нь ингээд энэ сэтгэл зүйн энэ дотоод мэдрэмжээ ер нь нөгөө хүндээ ил гаргах нь их зүйтэй юм байна л та. Магадгүй байдаг болвол гэр бүл чинь ингээд хажууд чинь байдаг болвол та тэгж гаднаа сайхаасаа илүү байгаа тэр хүнээ энэ дотоод сэтгэлээ ярилцсанараа илүү их ойлголцох боломжийг бас олгодог байхгүй. Тэгэхээр хайрын холбоогоо тэр илүү их сэргээх нь их зүйтэй надад санагдаад байна л та. Магадгүй тэгээд урд нь та ийм сайхан хүнтэй байсан болвол магадгүй тэр мөчөд салах мөчөд хурдан шийдвэр гаргаж ингэсэн болвол одоо та тэр урдныхаа харилцааг маш ихээр санагалзаад байна л та. Тэгэхдээ тиймэрхүү бас нэг байдлаар сонсож бас болно. Гэхдээ ингээд бодит байдал дээрээ таныг очиод ингээд уулзаад ингэхээсээ илүү үнэхээр тэр хүн чинь дүн шинжилгээ хийх нь чухал байна л да. Та өөртөө үнэхээр тэр хүнээс санагалзаад байгаа бол тэр хүн чинь үнэхээр сайн хүн юм бол эсвэл та тийм хурдан шийдвэр гаргасан гэж дүн шинжилгээ хийсэн болвол та очиж харилцаагаа сэргээх нь бас их чухал харагдаад байна л да. Тэгээд хайрыг одоо ингээд үг үйлдэлээрээ илэрхийлж гэр бүлийн бүх холбоо бас ингээд үүсдэг байхгүй юу? Тийм болохоор ер нь өөртөө та бүхний асуудлыг би сайн мэдэхгүй учраас та өөрөө асуудлаа өөрөөсөө олно гэсэн. Тэгжиж дараа ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээрээ өөрөө бодох нь их зөв харагдчих шүү. За, синглчүүдтэй commitment гэсэн байна. Хамт байх амлалт. Синглчүүдэд маань маш сайхан эерэг гарч ирсэн байна л да. I want you to be part of my future гэсэн байна. Энэ нь хамт байх хүслийг ирээдүйг бүтээх хүсэлтэй байгааг илэрхийлээд байна л та. Магадгүй чи ганц бий болвол ингээд ирээдүйд гэр болох тэр хайртай хүн чинь удахгүй ингээд таны амьдралд орж ирэх. Энэ хүнтэйгээ уулзснараа хөгжил цэцгэлэл боломжууд сайн сайхан бүхэн ирэхээр урт удаан хугацаанд гүн хайрын харилцаа үүсхийг бас илэрхийлээд байна. Магадгүй та одоо хаяа нэг уулздаг тэр хүн чинь байдаг болвол тантай ингээд гоё ирээдүйдээ хамт байх сүйн бүгжөө өгдөг ч юм уу. Ийм гоё романтик харилцаа чи гүн бат болохоор бас илэрхийлж байгааг илтгэж байна л та. Тэгэхээр магадгүй синглчүүд маань нөгөө краш гэж ярьдаг. Тим краш ч юм байдаг болвол танд бас нэг иймэрхүү амлалт өгөө танд бүгж амлалт өгөхийг ч үгүйсэхгүйгээр харагдаж байна л да. Тэгээ 2 дугаар сардаа бол ер нь хайр дурлалын тал дээр гоё эерэг гарч ирсэн байна. Тэгээд энэ ер нь цаашдаа ирээдүйдээ хэн нэгэнтэй ингээд тогтвортой харилцаанд орохын тулд өөрийгөө бэлэн гэдэг дээрээ
та болол угаасаа бэлэн болчихсон байна л да. Сэтгэл зүрх чинь. Тэгээ итгэлцэл, хайрт орлын тал дээр итгэлцэл, ер нь бие биенээ хүлээн зөвшөөрөх энэ бүхэн маань илүү гоё хөгжин цэцгэлсэн болвол танд бол ирээдүйн тэр сайхан хүн чинь гарч ирэхээр байгаад байгаа харагдаж байна. За 3 дугаар бүлгийнхэнд амжилт хүсье.